За сайн байцгаана үзэгчтэй бүхэндээ хүний мөр нэвтрүүлгийн ээлжид сурал хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн цувралаар бид бас нэгэн хүнийг сонгож авсан байгаа. За. Үзэгчдэр ирсэн байна. Оо, туулаад хийж идэм байна. Тэг туулаад тий. Соннос би хараа. Бас хэцүү л. Эшээ юм аа за. За, өглөөний мэнд рүү үзэгчтэй. Ингээд 2 дахь өдрийн өглөө болж байна. Тэгээд өнөөдөр одоо бас нэлээд олон ажил хөөцөлтнө гэдэг ч байсан. Хамтдаа гараад одоо ажлын зөв хөөцөлтөд тэгэл одоо нарийн амьдрал яаж өрнөдөг вэ? Тэрүүл би одоо явна. Манай зураглаач унтж байна. За тэгээд зураглаачаас ирээгээд тэгэл гарна. За. Ирээ уулзъя. Зя өглөөний мэнд. За сайхан амарсан уу? Оо сайхан. Тоххол байгаа. Хахад одоо. Зүгээрээ Цагаа чанахаа би. цагаа чанах чинь аа. За. Аа, сайн ууж байна тий. Чи толгой байна. 7:20 болж байгаа. За. Насаа чи нэг хичээл өдөр ордог болохоор тий. Эсвэл гөрөг босдог шүү дээ. Зөв. За би самд мөсгөж хоо гардаг чинь. За тий. Сайн. За өнөөдөр ч ойлоо ямар ажил хөөцөлт хүлээ. Одоо өнөөдөр ч нэг 5 дахь өдөр шүү дээ. Ажлын өдөр юм чинь би нөгөө энэ дүүгийнхаа формыг тэгээд бас өөрөө нэг шүднийхээ мөнгө тэгээд нэг 3-4 байгуулгаар л тэгээд тий орондоо тий. За. За цаа удаа тоо. Насаг хичээл хэдээс ордог гинэ? Өдөр ордог юм. Тий. За, ишиг сууч та тий. Та хэрэг өдөө онж байна. Эрт гайгүй бас гайгүй. Гайгүй. Тохондоо ч бас бөөгч нэг өвөл олчмод байна л дээ тий. Өвөл болохоор жоохон хүүтэн үү? Гайгүй. Гайгүй энэ чинь нэг жижиг юм болохоор тий. Өвөлдөө бол ерөөсөө яг нэг одоо нэг болондоо нэг ч хэрэг идэв шүү. За. Нэг шуудагаар нэг зардаг тий. Нүүрс аваад төлчдөг шүү дээ ер нь. Тий. Нүүрс ер нь ямар үнэтэй байна? Одоо шуудаа 1500 шүү дээ. Тэгээд тэр шуудаа нэг нэг хөгийн жоохон л байх л. Жоохон. Гэхдээ яг бас саяхан бас нөгөө ерөнхий сайд чинь яг бас нэг стандарт нэг тогтоосон шүү бас нэг жоохон тий томруулсан шүү дээ тий. Гайгүй дөө. Та өөрөө цагаа уугач. Би ер нь тий 6 өнгөрөг л нэг сэрчдэг шүү дээ. Одоо ч нэг 50 таа болохоор ч одоо бүр тийм нойронд муу болоод. Тий одоо жоохон муу. Одоо нэг 5-аас 6 цагт одоо унтахад одоо тэгэл хангалттай болчиход байна. Одоо бас нас яваад ч юм тийм л болсон юм шүү дээ. Яаж явах вэ одоо хойлоо? Одоо энэ зэнэс толон суугаад тэгээд одоо цаашаа явуулаа. Орчих шүү дээ. Алхаал. За. Хаяр хэр бухимддаг байна.
Одоо энэ сүүлүүд чинь боломж талбайгаар явхад аюу хэцүү болчиход байна. Манайх нэг тийм жоохон замын төгжрээ мөгжрийгээд одоо бас их тий. замын төгжрөл байна. Тэгээ дээрээс нь жоохон өөрсдөө энэ нийгмээсээ болдго юм уу яадгийн их тийм бохромдуул байгаад байна л да. Хараад хат ер нь. Гэхдээ одоо ерөөсөө ийм байна шүү дээ. Одоо би ер нь ингээд зурагтаарч одоо ерөөсөө сайн сайхан юм ерөөсөө л ярихгүй шүү дээ. Одоо 9 сар одоо тий гарчихсан одоо тэгэж дээрэмдүүллээ. Одоо ингэж зах дээр явж байгаа мөнгө хулгаад алдлаа. Тэгэж одоо сохтуурлаа гэдэг. Одоо ерөөсөө ер нь нэг их баг сайн сайхан тийм амьдрал одоо баг л одоо баг л байхгүй ш. Одоо шахаад болсон юм шиг л. Одоо энэ зах зээлээ дагдаг юм уу одоо тиймэрхүү байх юм байна шүү дээ. Өнөөдөр чаар сайхан өдөр байна да. Харин тий. Сайхан өдөр. Тий. Өстө нөгөө тэмний чинээ үйл байхгүй гэдэг л. Сайхан өдөр байна харин. Та ер нь ямар үйлрэл дуртай, ямар өдөр дуртай? Би тий нөгөө намар төрсөн шүү дээ. Намар ер нь сайхан шүү дээ тий. Сайхан намрын одоо шарнаар гэж бас байна шүү дээ тий. Намар байна одоо яг өдийл гэсэн үг юм шүү дээ. Өдийл цаг тий. Тийм. Миний хувьд бол нэг тийм гоё бороотой. Зөөлөн бороотой гоё санагдаад байна шүү дээ. Нэг сайхан ялгтын төвөр бороонд ингээ гоё санагдаад идэв. Ийм сайхан нартай өдөр ч сайхан л да. Бидний чинь жоохон байхт ч одоо бүр яг бүр тийм сайхан 100 одоо тийм бүр өстэй бүр одоо тийм шатмар тийм одоо сайхан 100 бас болохоо болчихсон. Одоо энэ байгаль гэдгийг ч гэсэн одоо ер нь цаг гарын ч гэсэн одоо ер нь одоо бас тийм нэг тогтун өнгөө болцсон байж тээ ер нь бас тий. Энэ байгальтайгаа буруу ажилласнаас ингэ болж байгаа шүү. Та ер нь мэрэгжил юу вэ? Ерөөсөө 8 дугаар ангид төгссөн шүү дээ би. Харин тийм 5 дугаар сургууль тийм. Би ч тэгээд юм хийвэл гарын дүү хэрв. Гүгэл би янз бүр юм хийж чадахгүй юу? Би сайхан тийм хоолой хийдэг юм. Тийм. Тэгээд тоогооч хийж болдог. Тоогооч курс сураад. Юу яасан л энэ хараа нөгөө тухайн үед чинь байж тээ энэ одоо нөгөө зах зээл гээд байж тээ. Байгт чинь тэгээд ерөөсөө тийм намайг чинь тээ одоо энэ коммунараа гээд ямар ч тийм курс мөрс яадгүй дээ шүү дээ. Тэггүй байдаг шүү дээ ерөөсөө тийм. Одоо болдгоо юм. Одоо сурч мөр тийм юм газар сураа бай. Ер нь юу яадгийг одоохондоо бол би ч одоо тийм тайтай болсон байна. Би байтугай одоо бүр сайхан одоо царайдаг нас би задуу одоо ч ерөөсөө царайдаг задуу хон тэгээд бас компьютер мэддэг. Тэр чадвар нэг тийм өндөр болчихсон байж тээ. Тэгэхээр одоо надад одоо баг тийм юу бодол баг байхгүй шахах юм уу тийм. Би зах дээр би одоо ингээд юм зараа ихэр чинь хараа хөө. Миний тийм ахгүй надаас ахгүй хүмүүсэд зөв зүгээр маа гэдэг тийм хөвсөн ч ахгүй. Одоо тийм одоо сайн шүү дээ сайн тийм. Намайг ч ингээд тийм нэг таньдаг байхгүй юу. Би ахгүй шүү дээ тийм. Надаас чинь би одоогоос нэг дээр үед одоо 95 онд би одоо яг энэ нэг 100-ийн ундаа гэдэг одоо тийм нэг шилдэг ундаа гэж тийм 50-аар аваад тийм 100-аар тийм зардаг байдаг байна. Байж хат нь би нэг зархад одоо тийм талбайн дээр тийм талбайн саадны тэнд ингээд суусан чинь ерөөсөө тийм надаас нэг ахгүй байгаа юм чи ундаа гэж ерөөсөө би бүтэн өдөр суугаад хүч ганц ч ундаа бүр зараа боддоо. Тэгээд одоо ерөөсөө тэгээд тийм юм болохгүй байна гэдэг болцсон шүү дээ. Би ингээд нэг өнгөө явчихдаг шүү дээ тийм. Нэг өнгөө харин. Энийг тэгээд автосан суугаар хүмүүс босч өгөх юм суудал тавьж өгөх юм. Хүүхдүүд заа бараг өгөө шүү дээ гэж одоо соёл байхгүй болсон юм шиг байлаа шүү дээ. Өгөө шүү дээ.
Та залуу байхдаа жишээ нь одоо автобусанд явж байхдаа одоо хүн настай хүн суулт тавьж өгдөг үү? Ямар хөвгт байсан? Би жоохон багтаа бараг тэ нөгөө төвд байсан чинь. Араа бараг тэгээд автобусанд суугаад тэ. Яваад байх тийм юу байхгүйсэн шүү дээ. Тэгээд одоо юм шаардлагач байхгүй тийм байхгүй. Одоо л автобусанд сууж байгаа. Харин тийм. Одоо ч юм л суу. Шия. За одоо хааш явах вэ? Ингээд явчих шүү дээ. Биш явах уу? Би одоо энэ жаалт одоо тийм форм. Формыг одоо нэг үнгүй авчих санаатад одоо энэ дарагтай уулзгаад явж байгаа тийм ээ. байна л да. Танд яг ямар шалтгааны улмаас өнгөө хөлөө? Юу штэ. Би ч одоо тийм нөгөө Хөгжлийн бэрхшээлтэй. тий одоо энэ ядуугийн тоонд одоо нэг яг амжиргааны доод төвшнгөөс доогуур би чи юу авдаг байхгүй тэтгэр авдаг байхгүй би энэ чи байгаа нөгөө шүдний мөнгө ихлээд яг ерөөсөө энд тэгээ. Одоо тэгэхгүй талбай орчоод одоо бас энэ чи ирээ тэгээ. Миний ард эндээс нэг тодорхойлт аавна. Тэг засаг гаргасан. Би одоо энэ сая хурлын гишүүн Уянгаг би тэг нэг самд өгч дэмжсэн шүү дээ. Тийм үү? Тий. Манай интернэс яасан нэг сайн сэтгүүлч. Тий. Би хатмаа таасан. За арчууд барьчихдээ. Алей энэ чиглэл. За тодорхойлт авцсан уу? За Шингэлээ дүүргийн төвдөр орны хэсэг дээр тодорхойлтоо нэг ядуу өсөлтөй болох боломжлоо. За одоо хоёул хаана очих гэж байгаа вэ? Одоо энэ Шингэлтэй дүүргийн хадамжийн төв шүү дээ. Дүүргийн хадамжийн төв. Тэгээд тэндээс ч одоо би чинь хараа үйл болохоор бас төлөө нүүрсний мөнгө 140 мянган төгрөг авдаг шүү дээ бас. Өмнөс үлдэр аавна бас. Та одоо энэ шүт хэлгээрээгээд одоо ингээд 140 мянган төгрөг биднэр нөгж байгаа юм бас. Сангуулжилт нь бас дуусчдаг байхгүй. Тэгтээ яг одоо нөгөө нараагой танд бид нэр 140 мянган төгрөг одоо өгье гэж бас өгж байгаа юм. Тийм. Таныг бол ер нь их харж үздэг. Харин тий одоо. Бач. Ер нь бол ингээд замаар гарахтаа жоохон соёлонтой гарч яахгүй бол гарцгүй газраас ч юм хэцүү шүү дээ. Ер нь хотоор явж байхдаа хотын соёл гэдгийг та ер нь яаж ойлгодог? Тэгээд дээрэс нь өөрөө та хотоор явж байхдаа ер нь ямар хөө соёлтой явдаг вэ? Ер нь бол одоо их сайхан би одоо энэ зуган бод их гоё гэж штэ. Бүр гоё талбай дээр бол тий одоо тэр Шангрила энэ дээр бол бүр гоё тий цэцэг энэ тэр тарьчихсан тий. Бүр одоо баг ингээд нэг 500 метрийн зайтай тий. Энэ савнуудтай болчихсон байж штэ. Бас соёлтой болсон байна. Тийм. Ер нь бол гэхдээ нэг үе бодоход бол манай хот бол хөгжөөд байгаа. Тэгээд жоохон хүн нь хөгжиж чадчихна. Харин тэрэн дээр л одоо ер нь жоохон асуудалтай л да. Ер нь энэ сургуульд байхад нь ингээд одоо ерөөсөө тийм одоо соён гэгээр юусан гэх юм одоо тийм ер нь тийм одоо хичээл заадаг байвал тийм. Одоо багаас нь одоо тийм нэг сургаж байвал ер нь тэр юм бодов. Харин уг нь бол бидний миний бодлоор ч гэсэн одоо тийм л байгаа юм л да. Бүгд юм багаас нь өмжлөө. Тэгээ одоо энэ хотын иргэл чинь багаасаа одоо зөв хүмүүжээ явуучих юм бол том болоод одоо мундаг соёлтой мундаг улсууд гарч ирнэ шүү дээ. Харин тийм. Тэг чин одоо манай дунд сургуулийн хүүхдүүд ч одоо хоорондоо зодтолтоод үсгэлцээл эмэгтэй хүүхдүүд зодтолтоод бие нэг ПМ энэтрэ гэж хэлээл тээ. Тийм харин тийм. Тэгэхээр бас хэцүү л. Тийм. Эшээ юу. За. Ингээд зам засварын ажил явуулж байна да. Тийм.
Сайхан нэг үе одоо сайхан байна. Чингэлтэй дүүргийн нийгмийн халамж хэлсэн байна. Хоёр дахлаа. Би эднийг одоо чимээгүй тайлбар бүр. Бүгдэнтэй найзууд уу? За орчоод ир та. Хүлээч. За шингэлээ дүүргийн хөдөлмөрийн хамгаалалтын ажлын хэлтс гэдэг газар руу орчлоо. Эндээс бас нөгөө шүдний мөнгө өгөх гэсэн тэгээд шүдний мөнгө авах гэж орчлоо. Хэдүүлээ энэ хүлээх гэж биччих юм уу? Аа за. За суугаарчих хэвээр. Сайн байна. Санхүүж чи хийзээ гэдэг. 9 сар. Одоо хэд хоног гэсэн үг л үү? Одоо энэ дээр бичсэн юм зү тий чи? бичсэн. Тэгвэл параг юм байгаа үстэй. Очроо минь аа. Одоо бас баталгаатай болох гэж хэлж байгаа шүү дээ. За одоо хоёлаа ажиглаа. За одоо талбай яваш нөгөө. Нөгөө Иргэд бол таны ажил бол ер нь шорт тэгээд бүтэн явчихсан юм шүү. харин тийм энэ бол бас тэгдэг юм аа хөөе. Энэ аа энэ одоо тий. Аха. Энэ байсан уу юу? Аха. Энтгийн цөмөр тий. Ажил сайн уу сайн ч гэх. Би одоо ер нь байштай ус хараа. Би байж гээд гарчдаг шүү дээ. Аха. Одоо жоох ер нь юу вэ шүү? Үр хүүхдүүдтэй одоо үлгэр дүүрэл болоод тийм ээ. Тий одоо жоохон тийм ээ. Би чи харин их сүүлийн 5 жил их одоо тэ 100 грамм татах нь багасаад тий. Одоо энэ жаалтайгаа тий болсон юм чи одоо тэгээд элдвээ юм уу одоо юм тийм ээ. Жоохон тий бас жоохон сайжраад байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхгүй бас энэ чинь тий болохгүй л тий. Тий Бас болохгүй л дээ. Та бол одоо энэ хүүхдийг л ямар хүн болох вэ гэдгийг та мэдж байгаа шүү дээ. Та ямар байна? Тэр хүүхд одоо тэгж л хүмүүжин. Тийм болохоор та бол одоо ингэж жишээ нь цуг явж явахдаа ингээд хотоор явж явахдаа гэрлэн дохоогоор гарчих хэрэгтэй. Хүнтэй зөв харьцаж явах хэрэгтэй. Тэгэл таны үйл хөдлөл болгоныг л харж байгаа шүү дээ тэр хүүхд. харин тэгж байна тий. Тийм болохоор эрдэл дээр одоо сайн анхаарал. Хажууд нь арх угаад байвал одоо тэр хүүхд арх уудаг л болно. Тий. Манай байр одоо энэ байр шүү дээ. Би одоо тэр Энэ байр юм уу? Air Trans-тай. харин тий. Ооч нөгөө сайд дарга нарын байр дээр байсан байх харин тий. Би энэ байранд чинь би хараа 1974 оноос 1996 он хүртэл би одоо амьдэрсэн шүү дээ. Одоо нөгөө зарцсан байр чинь энэ багхгүй. Оо зөө. Тий. Та хэдэн дөрөнд өгсөн юм бэ? 96 онд би ерөөсө тэр үеийн одоо тий ханшаар 9,000 сая тий 19 сая. харин тий сая өгсөн шүү дээ. Одоо энэ чинь бүр 50 сая энэ төр гэж байгаа шүү дээ. Би чинь хараа би одоо ерөөсө дээрээ тий нэг ихчтэй шүү дээ. Одоо тэгээд ерөөсө тийм зөвлөх тийм Хүн баг. багтуу байхгүй. Би л одоо яг тухайн үед яг толгоогоороо би асуудлыг тий нөгөө шийдсэн байхгүй. Тухайн үед энэ байраа жоохон энэ сүүсийн уртлын тэр цагаан байранд жоохон тий багсгсан байхгүй юу. Багсгаад одоо тэгээд зөрүү мөнгө гээд нэг 150,000 төгрөг авсан. Одоо 96 онд байхгүй юу. Тэр үед 150,000 цааш чинь бараг сая төгрөг юм шиг сонсогдоод байраа солиод тэгээд одоо тэр үед чинь нөгөө сийлхэн цамц гэж одоо их модонд одоо тий байлаа шүү дээ тий. Тэгээд нэг сийлхэн цамц энэ тэр авч өмсөөл тэгээд Ерөөсөө та гангарах гал 150,000 цааш нэг байхгүй болчих шүү дээ ерөөсөө тий. Тий.
Ер нь ийм юм байдаг шүү гоё. Цаашдаа ер нь энэ бүх залуучуудад сургамж болоход ер нь эцэг эхээс үлдээсэн байрыг зарж болохгүй, банкны барьцаан тавьж болохгүй. Одоо тэр төрж өссөн тэр байр саваа зарах юм байвал хүн тэгээ цаашаа ерөөсөө доошо байгаад одоо яг тэгэл бүр тэ дампуурдаг юм байлээ. Энэ одоо байгалийн нэг чулууч гэсэн одоо нэг өдөрчгөр тэ нөгөө эргэж суурь олох гэж. харин тэгэж одоо бүр 5 жил болдог гэсэн шүү дээ. Харин одоо тэр үгөө дээрээсээ яг үний юм байлээ. Тийм. За залуучууд манаас нэг ботсон баха тийм ээ. Тийм нэг сонноос 1975 оны үед ч одоо энэ 0 гэдээ байгаа одоо. Одоо энэ 0. Одоо энэ тэр үеийн гээ залуучч одоо энэ чи 0 дотор зогсож одоо нөгөө батнараа тий Олдог байлаа. олдог байсан шүү дээ. Энэ дөө. Тий. Оо зөө. Тий. Тэгээ ер нь хэдэн он гинэ? 75 онд. 75. Тий. Тухайн үед хэдэн залуу юу тийм. Оо ерөөсөө цөөхөө нэг 8 9 тий. Тий. А тэгтээ бас байсан байх шүү тий. Байсан байхгүй тий. Би тэр үед чинь би 7 дугаар анги байсан байхгүй. Тэгээд би одоо анх энэчнээс одоо тий бас тийм хүнтэй тий танилцчаад шүү дээ бас. За нарах дээр одоо нарахаа өмнө ажиллаж байсан ажил дээр ирж байна. Энд бол одоо Элдв очир кино театр байсан. Энд нарах нэг юу хийж илаа? Би энд заадны зохион байгуулагчаар 9 жил ажилласан. Одоо энэ манай байштай тий Элдв очирын тий нэрмжид бүгд кино театр байсан шүү дээ. Тухайн үед ч одоо тий социализм үед одоо манайх шиг том тийм театр байсангүй 750 хүний судалтай одоо 5 шанс гардаг тийм байсан. Одоо яг энэ төв хаалт нь одоо яг энэ яг гоо эдгээр одоо яг энэ болсон байна та. За одоо би 81-ээс 94 он байхад одоо энэ чинь кино театр байсан байхгүй юу? Одоо энэ багнууд байна шүү дээ тий. Энэ бүдчин тий бүжиг авдаг байсан. Одоо энэ одоо тий төв хаалга байна л да манай. Би энэ үдэн дээр чинь зогсоод одоо ингээд хилээдэн тий тасалдаг байдаг шүү дээ. Тэгэхээр их гоё байна. Одоо миний амьдралын 8 жил миний амьдралын дусгалтай жаргалтай зовлонтой бүх тий үе шатуудаа энэ байшинтай одоо энэ барилгатай холбоотой. Тэгээд тухайн үеийн тэр засгийн газрын тогтоолоор одоо тэр хүүхдийн кино театрыг татан болгоод хөрөнгийн бирж болгоно гэдэг тийм ерөнхий сайд нь бэм сургууль байсан баха. Одоо бид нар тэгээд ажилтг болж байлаа. Та нар одоо харалт. Гэхдээ одоо тэнд ингээд багтай гэж байсан. Харин одоо аваагүй байна. Та нар тийм байгаа үст тэр бол тий одоо аваагүй байна. Энэ дээгүүр хүмүүсүүд ингээд яваад харин энэ гол дэхгүй том тий люкстер байсан гоо тий авсан байна. Тэгээд эднийх бол тэр дээшээ бол нөгөө фонд монднохой тий одоо нөгөө кино үзүрэн танк нь бол фондтэй болсон гэсэн. Тийм л байна да. Тэ өстой сайхан байна. Өөр одоо яг энд орж ирэхэд мэдрэгдэж байгаа тийм гоё дурсамж өнөө сэргэж байгаа. Өө одоо байлгүй яах вэ? Одоо тэр хоёртой хаалга байна. Одоо тэр чинь ингээд зөвгөр ийм юутай хөшгтэй байсан байхгүй. Одоо ингээд тий үзэгчд одоо тэр чинь шууд нэгт байсан шаттай шууд дээшээ яваад тэ нөгөө танким руу ордог байсан байхгүй. Тийм. Ерөнхийдөө нэг ахтар тэр өөрчлөн байгуулт байхгүй наа. Энэ төв хаалгууд яг энэ хэлсэн байна. Тийм. Төв хаалгууд яг энэ хэлсэн байна. Одоо манай тийм театрын маань тийм энэ хаалга ер нь нэг их тасаагүй шүү. Яг энэ шалын юу гант болсон байна. Тэгээ би яг энэ театрын үүдэн дээр ингээд бидэд тасдаг байснаас тэгэхэд үе одоо энэ Батбол дараагаа Санжин баяр Монголын энэ ч одоо Монголд одоо социализмд хамгийн том 750 хүний судалтай. Тухайн үед одоо тий хонгол донгод тий кино гарч илаа. Энэцгийн Алибаба 40 дэрэмсэн Японы зурдын сэтгэл тухайн үед ч одоо нөгөө Японы киноч социализмын үед гарахаар бидэд нь олдохгүй. Би чи жинхэнэ энд чинь стандарт үнд ордог байлаа шүү дээ. Дээш үү ингээд дээш хараад зогсдог байлаа шүү дээ. Тий.
Одоо их баярлалаа энэ үнэхээр яг өстой ингээд миний залуу настай их бодогдууллаа. Тий. Та яг хэдэн настай байсан бэ? Тэр үед чинь би дөнгөж 16-аас 25 нас болтон би ажиллаж залууч байсан. Тий. Энийг одоо яг миний үеийнхэн бол ерөөсөө бүр мэднэ. Тий. За нэг үзэгсэл болоод байгаа юм шиг байна. Сонирхол юм ойлоо. Энэ нэг эмнэлгийн талах юм шиг байна. Энэ ямар өдөрлөг болж байгаа юм бэ? Энэ оюутны эрүүл мэндийг дэмжих сар. Зөв. Монголын гэр бүлийн сайн сайхны нэг юм л гэж байна. Тийм, манайх нөгөө энэ дэмжих сарын үйл ажиллагаанд дэмжиж оролцож байгаа байхгүй юу. Тэгээд гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг маань хөрчгүй эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт одоо хэд ихэд оюутан одоо залуучуудыг хэд ихэд дох бэлгийн замаар давж халдвар сурчин сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын одоо нийт 14 аймагт салбар зөвлөлтөө 3 газар одоо эмнэлэгтэй хөрчгүй эрүүл мэндийн эмнэлэгтэй ингээд оюутан залуучуудын сарын аяны хүрээнд бид эмнэлгийнхаа үйл ажиллагааг сурталчлах тэгээд оюутан залуучуудад зориулсан үйлчлүүлэх юм бол 20% хөнгөлтийн картыг гаргаж тарааж байгаа. Оюутныг эрүүл мэндийг дэмжих сар гэдэг ийм аянтай таарлагтай. Энэ ер нь бол зөвлөлтөө хараа одоо ер нь сүүлийн үеийн залуучууд чинь хараа мэдлэг муу байгаагаасаа болоод энэ доох уу одоо энэ тэ бэлгийн замын өвчнөд одоо их тэ өвдөлтгий зүгээр нэг сонирхлын журмаар одоо энэ нэг хөдөөнөөс ирсэн байгаа шүү дээ. Одоо энэ нэг бие үнэлэгч аваад үзээгээр сонирхол зүгээр нэг сонирхлоос болоод тэгээд өвчин авчдаг. Тэгээд нөгөөдгөө нуугаад яваад байна тий. Одоо ямар ч одоо тий хандхаа тий мэдхгүй энэ төр байдаг. Энэ бол их зөв одоо сайхан арга хэмжээ болж байна тийм ээ. болж байна. За хоёулаа юу авлаа сая? За энэ тий бэлгэвч өмлөө надад. Одоо яах вэ наадах? Гэхдээ яг одоо би нэг энэ таньдаг нэг буудал байдаг юм аа. За. Тийм тэрэнд одоо энэ нэг ингээд нэг зараад нэг 4,000 цаас болдог шүү дээ. Та тэгээ өөрөө хэрэглэхгүй тэгээд шууд арчдаг юм биш тий. Гэхдээ яг тэгээд би бол жоохон арай нэг тусдаг нэг тараст нь бас байгаа л да. Санаандгүй явж байгаа энэ тарлын саяны хол нэг сайн санааны тий нийгэмдэг байхгүй. Монголын эрүүлийн дэмжих сан гэсэн. Тий. За нарах сая шүү. Нөгөө хүүхдтэй нэг форум асууя гэдэг. Тэгээ орчлоо. Энэ боловсролын багшийн хөгжлийн төв гэж газар ирчээд байж байна. Тэгээ энэ боловсролын газар 5 дахь байт юм. Тэгээ энд ирсэн байж байна. Одоо удахгүй гараад ирэх хэлээ байж байна. Сайдын тушаалаар одоо сарын дараа би ядуу тэгээд тийм бүтэн чинь тийм үнэгүй тарах тийм захимж одоо сарын дараа гарна болно гэж байна. Та тэ нөгөө материалаа бүрдүүлээд байж. Тийм. Зургатаараа зарлана гэнэ аянд тийм. Тэгээд сайдын тушаал гарах юм байна ихлээд. Тэгж байна. Тийм. Тэгвэл ямар ч бүтэх юм байна тийм ээ. Бүтэх юм ямар ч. Би тэгээд бас яг ийм өөрийнхөө амьдралын ийм бодо төрсөнд сүүлдээ одоо ер нь баг тийм эвдрээд нэг их тийм санаа сэтгэл дээр гутраад би ер нь одоо цаг усаар л тийм зодгүй байдлаар л тий өгчихгүй бол би бол амин хорлохгүй.